Сайн мэцхан үзэгчтэй Монголын хамгийн анхны хараа нэгшилтэй контент бүтээгч Анка байна. Анх орж ирж үзэж байгаа хүмүүст өөрийгөө танилцуулахад намайг Анка гэдэг 22 настай хараа нэгшилтэй болоод 4 дахь жилдээ орж ийн. Тэгээ өнөөдрийн бичлэгээр бүгдээрээ юм цаг хугацаа жаахан одоо юм доллар бол хийзээ. Би яг тэмцээнд орсон, алтан медаль авсан. Тэгээд тэрнийхээ одоо үйл явдлыг хамтдаа үздэцгээе. Open possibility марафонд оролцох явж байгаа итгэл найдар. Боломж марафон. Ямар ч тач гүгээд ирлээ. Насныхаа англиэлд нэгт орлоо. Манай хэтэлцийн хаан байна. Өнөөдөр зураглаач. Би гарын бэлэг гүйсэг хөтөчтэй өгсөн шүү дээ зүгээр өстэй. Угаасаа одоо нэгт ороод бэлэг авах юм чи тэрийг камерамэнд өгчээ. Тэгээд юу ингээд баринд орж байгаа юм зэ. Баринд орсож нөгөө юу манай нөгөө офисын ихч ингээл хөрж. За чи нэгт орчлоо штэ. Али байлаа гэж нөгөө бүртгэл ээж хийлгэж мэргэлгээл. Тэгэл зөрөх театрын мөнх хандар идэргээл. Тэгэл яг юу гарын бэлэг мэлгээ аваад тэгээ цаашаа ингээ явж исэн чинь шууд зарах шууд. Хөөе за юу баяр хүргэе. Чи алийн нэг Монголын үндэсний телевизэд ярилцлага өгдөг. Таараа яг өнөөдөр орой гарах нь уу маргааш гарах нь аа. Тэрийг чи нэг чи бичээд энэ бичлэгтээ оруулаарай зэ. Тэгээд яг үнэндээ заяа. Нөгөө телевизтэй яг ярилцлага өгснөө нь үнэн шүү үнэ. Тэгээд яг маргааш оройн яг ингээ спортын мэдээ ингээл амар ингээл үзээл тэгсэн чинь яг нөгөө тэмцээний нөгөө одоо юу мэдээ явдсан шүү дээ. Тэгэл яг манай мэдээ явж ин да. Тэгэл за би гарандаа гэжсэн чинь дууссан. Тэгсэн чи яг үндэ намайг хасцсан хэлээ. Яриа өгсний дараах сэтгэл лөө. Арай л жоохон дахиад нэг жоохон 10 минут ярилцсан болоо. Тийм амар баг подкаст болох гэдэг. Гэтэл амар тийм өөрийгөө жоохон амар introduce хийж чадсангүй. Ер нь бол гэхдээ бас нэг тиймэрхүү нэг юм дуусны дараа яана тэгчихгүй явда. Яадаг тэмцээн юм бэ гэхээр одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг одоо юм оролцоогийн сайжруулах тэднэрт одоо итгэл найдар өгөх. Нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжихийн тулд одоо ингээ олноороо ингэж итгэл найдар өгж байгаа шүү. Ингээд бид нар та хэдийг бас ингээ гүүгээсээ гээд ингээд юу яаж байгаа шүү гэдэг тиймэрхүү одоо юм концепттэй ер нь бол тэмцээн гэж би ойлгосон. Тэгэл яа үндэ сайн дур ажилтангаар ингээл хаана одоо яг юу болж байгаа гэдэр гэл. What are you looking at? There's nothing there. That's a wall. You're literally looking at a wall. Харал. Ер нь ял одоо юу гэх юм бэ? Ачуулсан заяа. Тэгээд ер нь гэхдээ өглөө яг одоо ингээ өглөө босчоод ёо тэмцээнд орох уу байх уу гэж бодсноо. За тэмцээнд ч угаасаа очино гэж бодсноо. Яг бичлэг хийх үү байх уу гэж бодож байна. Тэгээд атсан чинь шууд ингээл дугаар муугаараа гэл заавал тэгсэн яг ингээл дугаараа ингээл нөгөө сүлбэр зүгээр ингээд сүлбээл гэсэн чинь 10 21 5 км-ийн за бариандаа яваагаараа гэл тэгээд шууд эхлүүлчихэж байгаа юм чи. Тэгээд шууд гэд нэг юм тим дуургадаг юмар шууд дуургаал эхэлчихэж байгаа байхгүй юу. Бидэд яг ингээд гараанаас ингээд гараа явж ангуутал нөгөө манай дугуйтай одоо Ахиллесийн нөгөө дугуйтай гар дугуйтай дугаас тэ тэд нар бас яг ингээд 42-оос орж ирчихсэн. Тэгээд 42-оос орж ирэхдээ анараа амжилт гүгээд гараа гэл тэр мөрн нүртэл амар ингээл хүч аваал. За би отоол гэл. Тэгэл дугаар руугаа нэг хараад яа гэл. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд орсон. Тэгээ бэрхшээлгүй иргэд ер нь бол 1500 1200 300 иргэд орж байгаа шүү дээ. Тэгээд одоо энэ яг энэ асраар чи сайн надад хэлсэн шүү дээ. Active runners, elite runners гэдэг тэр бүх одоо тамирчид нь одоо бүгд одоо орж байгаа шүү дээ. Тэгээд
яг энэ зохион байгуулж байгаа клуб нь болохоор яг манай клуб баггүй. Achilles Монгол гэдэг клуб. Achilles Монгол клуб нь болохоор яг олон улстай 64 оронд одоо салбартай. Тэгээд ер нь бол төв нь болохоор Нью-Йоркд байдаг юм билий. Яг энэ шагнал гардуулах одоо хэсгийнхаа бичлэг ерөөсөө хийгээгүй. Тэгээд яг тэр үеийнхаа яг одоо яг мэдрэмжээ яг таад яг 3 сарын дараа хуваалцж байна. Тэгээд тэр өдөр нь барыг өглөө барыг 10 км-т ингээд гүйчээд тэгээд одоо ингээд нэгт орсноо гэдгийг мэдсэн. Тэгээд одоо ингээд медаль авах гардуулах эсэл нь барыг ингээд 1:30 моч гээд ер нь бол эхлэнэ гэж хэлсэн баггүй юу. Тэгсэн чинь ягаад ч юм угаасаа нөгөө 42 км-ийн хүмүүс нь орж ирээгүй, 21-ийн хүмүүс нь бас орж ирээгүй гээд ер нь бол нилээн ер нь хүлээлгсэн. Тэгээд бараг 3 муу хавцаа бараг эхэллүү дээ. Тэгээ шагналах гардал. За яг шагнал гардуулах нь гэсэн чинь тэг яг үндэ амар их юм болдгийм билий. Одоо ингээл одоо 5 км дээр ирэхэд л одоо нөгөө бүх насны ангилалд өгж байгаа байхгүй. Тэгэл эрэгтэй эмэгтэй нөгөө 18-аас 29 одоо 29-өөс 30-аас хидчихвүлээ 35 авчихлоо. Тэгээд явангууд бүр амар их юм болдсон л. Тэгэл бүр ингээл амар бүр сүулдэ ер нь одоо медаль авах болох уу дөө гэж нэг тиймэрхүү нэг бодол амар төрж мөрөөл. Тэгэхэд яг шагнал гардуулах үйл явц дээр ягаад ч юм нэг юм бодогдоогүй угаасаа л за угаасаа авцсан гэж боддог. Тэгээд яг ингээд шагнал гардуулах чад яг ингээд одоо юу гэж байгаа штэ ингээ шагналаа одоо ингээ медалаа өгж байгаа хажуугаар нь ингээл бэлэг өгж ангууд тэр бэлгэнд нь юу байгаа бол доо гэлц бууга задлах юмсаа үзэх юмсаа гэдэг нэг тиймэрхүү юм байсан зөө. Тэгээд таад угсаа ингээ зурган дээр харагдаж байгаа. Тэцэд нь за яг ихтгэл найдвар боломж марафоныг яг 10-аас 7 эцэд нь хэлэхэд ихтгэл найдвар боломж марафоныг одоо 10-аас дүүгнэ гэвэл би хувьдаа дүүнэхэд байна штэ. Тэгээд ер нь бол 7 хоног өгнө. Шагнал гардуулах ёслол хүртэл яалтч гэнэ жоохон юм хүлээлт авцсан болохоор нэлээд амар удаан хүлээсэн. Тэгээд ядчиххан тэр өдөр нь амар хөөрхөн нартай болоод ирэнгүүтэл тэр нарандаа жоохон юм нарч марчаад нэг жоохон нозоорч мозороод тэгээд тэрнээс нэг онаасан. Ер нь бол та эдийг дараа жилийн одоо энэ Achilles-ийн зохиож байгаа ихтгэл найдвар боломж марафонд оролцох уу гэж зөвлөвөл заяа. Таад оролцсон. Яагаад гэвэл үнэхээр одоо яг ингээ Улаанбаатар марафоны дараа нь ирэмблэгддэг тим марафон байхгүй юу? Ер нь бол Монголдо. Угаасаа амар нэр хүндтэй угаасаа мэдрэгддэм билээ. Хүмүүс энэ төр медалийн хийц одоо зохион байгуулж байгаа. Одоо тэр нөгөө цагдаа нар гараад ингээ харуул хамгаалт ингээ бүслэлт юу гэх юм бэ? Тийм харуул хамгаалт одоо юу яагаад бүр ингээ Улаанбаатар марафоны үеэр л ганцхан ингээ төв замыг ингээ хааж агаад ер нь бол гүйдгэн штэ. Тэгсэн чинь бас Achilles-ийн ер нь бол марафоноор одоо тэр Дүнжин гармын одоо энэ тэр цэцэрлэг төрөлнгээс Дүнжин гармын урсгалыг ер нь бол бүхэлд нь ингээ хааж агаад ер нь бол гүйлгсэн. Тэр мөрн хүртэл яалтчгүй ингээ амар нэр хүндтэй тэмцэн гэдэг нь мэдрэгдээд ер нь л амар зохион байгуулалтаас хөөрхөн байсан. Тэгээд энэ хүртэл үзсэнд баярлаа. Лайка дараараа сэтгэлдээ бичээрэй. Тэгээд дараа жил оролцох нь тэгээд нэмэх нэг тэгээд дараагийн бичлэг хүртлээ олзлаа. Төр баяртай. Peace. Гошоо. Өдрийг сайхан өнгөрөөлөөрэй.